Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Эрүүл мэндийн хичээлээр 7 дугаар ангид өнөөдөр тамхинаас хэрхэн эергээр татгалзах вэ гэсэн хичээлийг бэлтгэн та бүхэндээ хүргэж байна. За энэ хичээлээ эхлэхийн өмнө та бүхэндээ нэгэн тохиолдлыг уншиж танилцуулъя. Тохиолдлоо анхааралтай сонсоод хүүхэд бүр дор дороо өөрсдийнхөө эрх зүйлийг бодож байгаарай. За сурагч Аан нэгэн сургуулийн 7 дугаар ангид суралцдаг. Тэрээр хичээлээ тараад гэртээ харж явбал дээд ангийнхаа хэсэг хүүгүүдтэй санамсаргүй тааралдав. Тэд Ааг тамхи татахыг санал болголоо. Энэ тохиолдолд Аа хэрхэн эргээр татгалзах вэ гэсэн тохиолдлыг танилцуулж байна. За энэ тохиолдолд бид нар одоо тамхинаас хэрхэн эргээр татгалзах вэ? Аагийн оронд одоо хэрвээ чи байсан бол яах вэ гэсэн асуултыг дор дороо бодож байгаарай. За тамхинаас ер нь хэрхэн эргээр татгалзаж болох вэ? Ингээ багш нь та бүхэндээ танилцуулъя. Багшлаа санал нийлж байгаа ах гэж бодож байна. За тамхи хүний биед үзүүлэх сөрөг нөлөөг хэлж өгнө. За тамхи татахын оронд кино үзье гэсэн санал хэлнэ. За тамхи дургүй гэдгээ эргээр илэрхийлнэ. За эрүүл мэндийн хичээлээр тамхи хортой болохыг мэдсэн гэж хэлнэ. За мөн үгүй гэж өөртөө итгэлтэйгээр хэлнэ гэсэн энэ олон одоо эргээр татгалзах аргуудыг та бүхэн бас надтай санал нэгтэйгээр бодож байгаа бахаа. За хүүхдүүд та бүхэндээ ер нь одоо тамхинаас татгалзах хамгийн гол шалтгаан бол эрүүл байх явдал чухал юм аа. Тамхи хортой гэдгийг мэдсээр байтал хүмүүс яагаад өнөөдөр тамхиг хэрэглээд байна вэ? Тэгэхээр бидний одоо хамгийн татгалзах нэг чухал шалтгаан бол эрүүл байх явдал юм. Өөрийнхөө энэ одоо эрүүл саруул торинж байгаа энэ сайхан биеэ хайрлах, бусдыг хайрлах, ойр дотныхоо тамхины эрсдлээс хамгаалах за ийм олон шалтгаанууд байгаа. За яагаад эрүүл байх шалтгаан байна вэ гэхээр за тамхи татснаар амнаас эвгүй үнэр үнэртэн, арьсан дээр батг гарна, шүд шарлна, за хүний амтлах мэдрэхүү буурна. За мөн үнэрлэх чадвар муудна, ойр ойрхон ханаа түрээд ханаад идэхгүй байх. За мөн улмаар цаашлаад тамхин донтно. Одоо олон удаан жил тамхи татснаар бол одоо олон эрхтнүүдийн юм хор тавдраар өвдөх юм аюул эрсдэл байгаа. Тэгэхээр хүүхдүүд та бүхэн маань одоо гэр бүл, найз нөхөд, ойр дотныхоо хүмүүсийг одоо тамхинаас татгалзах арга замыг зөвлөж өгөөрэй. Ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.